Оросын холбооны улсын холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенког Монгол улсад айлчлахыг улсын их хурлын дарга энх болд урьжээ. Өнөөдөр их хурлын дарга хатагта Матвиенког эзэн Чингис хааны нэрэмжит талбайд ёслол хүндэтгэлтэйгээр угтаа авсан юм а. Талууд эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн михийж уламжлал ёсоор Монгол улсад айлчилсан хүндэт зочны дэвтэрт хатагта Матвиенко дурсгалын гарын үсэг зурсан. Айлчлалын бүрэлдэхүүнд Оросын холбооны улсын холбооны зөвлөлдөх Монгол улсын парламенттай харилцах бүлгийн гишүүд болон холбооны зөвлөлийн орлогч дарга Ильяс Умаханов, холбооны зөвлөлийн гадаад хэргийн хорооны 1-р нарийн бичгийн дарга Владимир Жабаров тэргүүтээ 10 гаруй гишүүд багтжээ. Хатагта Матвиенко болон хүндэт гишүүдийг төрийн ордонд улсын хурлын дарга энх болд тэргүүтээ Монгол Оросын парламентын бүлгийн дарга улсын хурлын дэд дарга болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзсан харилцан ажил хэрэгч санал солилцсон. Түүнчлэн холбооны зөвлөлийн дарга тэргүүтээ албаны хүмүүс улсын хурлын чуулганы танхимын үйл ажиллагаа бүтэцтэй танилцсан байна. Их хурлын чуулганы танхимтай танилцсны дараа хатагта Матвиенко болон их хурлын дарга энх болдноор айлчлалын талаар товчхон ярьж сэтгүүлчдийн асуултанд хариулсан. Оросын холбооны улсын сэтгүүлчдийн зүгээс Монгол улс Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон болох уу гэсэн асуудлыг сонирхсан юм. Монгол улсын хувьд илүү даван хамтран ажиллах, чиглэл болох дэд үтэц, цахилгаан эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэргээд хэд хэдэн салбарт үйл ажиллагаа өргөжүүлэх боломж бий. Шанхай хамтын ажиллагааны байгууллагуудын хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой учраас ШОС-ийн гишүүн орнуудтай мөн ажиллах орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байна. Тийм ч учраас Монгол улс өөрийн оролцоогоо энэ байгууллагад идэвхжүүлэх болно. Гэвч манай улсын хувьд өөрийн ажиглагч орны бололцоогоо бүрэн ашиглаж чадаагүй гэж үзэж байгаа. Ялангуяа эдийн засаг худалдааны чиглэл. Харин Монголын сэтгүүлчид хоёр орны хоорондох худалдаа эргэлтийг сайжруулахад Оросын талд ямар боломж байгааг тодруулсан. Тэрээр хариулахдаа манай хоёр улсын хувьд худалдаа эргэлтийг сайжруулах асар их нөөц бий. Гэхдээ харамсалтай нь сүүлийн нэг жилд худалдаа эргэлт 16% буурч 1 тэрбум 600 сая долларт хүрсэн. Энэ жилч муу ялгаагүй энэ үзүүлэлт давтагдах шинжтэй байгаа гэсэн юм а. Талууд худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, харилцан ажил хэрэгч алхам хийх хэрэгтэйг энэ Что касается поставки нефтепродуктов, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаар манай хоёр орны хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа. Монгол улсын нефтийн бүтээгдэхүүний 80%-ыг Оросын холбооны улсаас хангадаг. Монгол улсын ерөнхий сайдын хамгийн сүүлд буюу Оросын холбооны улсын Санкт-Петербург хотноо болсон эдийн засгийн форумын үеэр Роснефть компанитай олон улсын зах зээлийн ханшаар нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх тухай нэмэлт зөвшөлтсөлд гарын үсэг зурсан байгаа. Энэ хэлэлцээрийн хүрээнд тогтсон ханш сүүлийн 5 жилийн турш хадгалагдах юм. Мөн энэ өдөр хатагта Матвиенко Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржид бараалхлаа. Түүнийг ёслол хүндэтгэлийн гэр өргөө зогсолборт хүлээн авсан юм. Уулзалтын үеэр Монгол улсын иргэдийг Оросын холбооны улсад визгүй зорчуулах болон жижиг дунд үйлдвэрийг хамтран хөгжүүлэх хамтарсан бизнес форумыг хийх талаар хүндээ ярилцжээ. Мөн ойрын хугацаанд хоёр орны харилцааны түүхтэй холбоотой тэмдэглэлт хоёр үйл явдал тохионо. Энэ оны 8 сард халах голын ялалтын 75 жилийн ой, эх 2015 оны 5 дугаар сард агуйх эх орны дайны ялалтын 70 жилийн ой болох гэж тэмдэглэн ярилцсан байна. Халах голын ялалтын ойд Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинийг урайд байгаа бөгөөд хэрэг боломжтой бол Монгол улс Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улс гэсэн хурш 3 орны дээд хэмжээний уулзалтыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа хийж болох талаар ярилцаж байгаа тухай Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж дурдлаа. Энэхүү найрсаг уулзалт Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинээс Монгол улсын ерөнхийлөгчд хандсан чин сэтгэлийн мэдлэгийг дамжуулж эхэлсэн бол уулзалтын төгсгөлд Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж Оросын холбооны улсын ерөнхийлөгчд хариу мэдлэгээ дэвшүүлж өндөрлсөн юм а. Хатагта Матвиенко Монгол улсын засгийн газрын тэргүүнтэй ажил хэрэгч уулзалт хийсэн. Оросын холбооны улстай бүх талын найрсаг харилцааг стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг ерөнхий сайд илэрхийлсэн юм. Монгол улс Оросын холбооны улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулахыг санаачлан хөтөлбөрийн төслийг урьдчилсан байдлаар боловсруулж Оросын талд өгсөн болохыг мөн дурдлаа. Оросын холбооны улсын холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко хоёр орны уламжлалт харилцаа хамтын ажиллагаа өндөр түвшинд байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэ жил Улаанбаатарт болох Монгол улс Оросын холбооны улсын засгийн газар хоорондын комиссийн хуралдаан худалдаа эдийн засгийг харилцан хөгжүүлж хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааг чанаржуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн энэ өдөр Монгол улсын их хурлын дэд дарга энх болд хатагта Матвиенкотой уулзаж хоёр орны уламжлалт найрсаг харилцаа хөндөж ярилцсан бол Монгол улс болон Оросын холбооны улсын парламентын бүлгийн дэд дарга улсын хурлын гишүүн Батхүү хоёр орны
цаашдын түншлэлийн харилцаа хөгжлийн асуудлыг хөндөж санал солилцжээ. Айлчлалын төгсгөлд Оросын улбаны улсын холбооны зөвлөлийн дарга энэ удаагийн айлчлал нөхөрсөг дулаан уур амьсгалтай амжилттай явагдсныг онцлоод Оросын улбаны улсын талаас Монгол улстай эдийн засаг, хүмүүнлэг, улс төрийн бүх ил түвшинд хамтран ажиллах асар их сонирхолтой байгааг онцолсон юм а. Мөн хоёр орны иргэдийн нөхөрсөг түншлэлийг хөгжүүлэхэд харилцан визгүй зорчих асуудал чухал гэдгийг онцлоод энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн. Это серьезный прорыв в наших отношениях. Мэдээж энэ асуудал бүрэн шийдэгдэснээр хоёр орны харилцаа түншлэлийн хувьд илүү өргөн боломжийг нээх болно. Иргэд нээлттэй аялал жуулчлалаар явж бизнес хийж мэдээж хоёр орны хооронд нээлттэй зорчих бусад харилцааг илүү түлхүү хөгжүүлчих болно. Өөрөөр хэлбэл визийн асуудлыг бүрэн шийдэх нь хоёр орны хөгжилд саад болж байгаа тэгийг авч аяна гэсэн үг юм. Оросын улбаны улсын холбооны зөвлөлийн дарга хатагта Валентина Матвиенкогийн манай улсад хийсэн анхны айлчлал ийхүү өнөөдөр дуусгар болж байна. Инх төвшний баяр энэ цагт хүргэлээ.